10 цаг хүртэл ерөөсөө ганц шунтааг өвчлээ. Хангалтгүй байвал яах вэ гэсэн айцтай л. Жон төвшүүртэй. Амар олон дарамт шахалт ирж байгаа. За сүүлийн 3 сарын ерөн сэтгэл зүйн байдлаа тодорхойлбол одоо ер нь ямар хөө байна? 2 сарын 14-өөс хойш одоо хүртэл 10 цаг хүртэл ерөөсөө ганц шунтааг өвчлээ. Ээжтэй тодорхой хэмжээнд бэлтэж байгаа ч гэсэн хангалтгүй байвал яах вэ гэсэн айцтай л. Жон төвшүүртэй. Тэгэхээр сэтгэл санаа ер нь л докторгүй амар олон дарамт шахалт ирж байгаа. Яг ингээд найзууд тэгээ багш нар ингээд за ээш болоход 1 сар үлдсэн байгаа штэ гэж бараг өдрөө болгон шахах ирсэн. Тэгээ тэрийг ингээд сонс болгонд ингээд бүр яа нэрэл 1 сар үлдсэн юм яана гэж хайгаад Ээш давтж байгаа тий. Чиний төсөлтийн баяр тэгээд дээрэс нь олон шалгалтууд гээд тэг яг энэ үед айгүй олон юм давцгаар ер нь хэр санагдаж байна. амар юм завгүй мэдрэмж л авч байна. Амар завгүй бүх юм ингээд амжихгүй уг нь аль алийг нь амжуулах гал гэж ивэл жоохон муухайлаад ихтэй тэгэл ангийн багшидэр ер нь тэгэл 12 дугаар ангийн чинь бүгдийн зохицуул сур гэл. Яг хүссэн сургуульд орж чадах юм болов чадахгүй юм болов зөндөө бодол гарч ирлээ. Дүүргийн тэмцээн манд давхцсан, хүүхдээ хурлын их наадам гээд тэм тэмцээн багцсан гээд 3 4 юм давхцсан. Хичээлээс ер нь нэлээд хөндөрцөн байгаа байхгүй юу? Тэгээд тэгжсэн чинь харин багш нар яг миний трийг ойлгохгүй 12 дуурайг болохоор зөвхөн хичээлээ хийх стокс ойлголттой байгаад тэгээд ер нь багш нараас нэлээд ер нь нэг тийм жоохон дарамт ирж байгаа. Их сургуулаа яг сонгох үе ирсэн тий. Тэгээд яг сонгох гэхээр одоо тулгамдж байгаа асуудлууд ер нь байгаа юу? нөгөө нэг эргэн тойрны хүмүүс наа чи муу сургууль тийм заавал ингээд сайн сургуульд орох хэрэгтэй ч юм уу тиймэрхүү асуудлууд аюулгаар Хувийн сургуулиуд биш улсын сургуулиудыг айгүй зүгээд ойлгодог юм шиг байлээ. Шалгалт нөгөөж үзчихээ сургуулаа сонгох хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Улсын сургууль, хувийн сургууль ямар ч ялгаагүй гэж бодож байна тий. Би бол ямар ч ялгаагүй гэж бодож байгаа. Зөвхөн ямар ч сургууль өөрөө сурсан өөрөө чинь цэвэр хичээл зүтгэл хамаатай болов уу гэж бодож байгаа. 10 жилийн дараа өөрийгөө ер нь ямараар харж байна гээд бас ямар байгаасаа гэж хүсэж байна. Уртаас нэг бизнес вумен байх гэж бодож байна. Жүжигчин болцсон байна би бол. хиймээр санагдчихсан бүх зүйлээ хийгээд тодорхой хэмжээний амжилт гаргаад үеийнхнийгээ манлайлаад явж байхаа гэж боддог.